Ловсонгойн ихнэр Цэрэн долгор мөн л бусдад хүндлэгдсэн буянтай буурай. Насаараа хүүхдийн байгууллагад ажилласан тэрээр Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм алдартай. Хэдийгээр нас 80 гарсан ч Орос маягийн ягаан малгайг үлээлэг хазгай дуухан тавьж өндөр өсгийт дээр хээвнийг эвлэгхэн алхах нь хизээний нэг сэхэтний бөөрийг илтгэх мэт. Анх 1955 онд Монгол улсын их сургуулийн тоо физикийн багш мэргэжлийг эзэмшээд энд тэнд олон түмний хүүхдэд эрдэм ном заахдаа хөдөлмөрийн баатар гавьяат цолтнууд хэдэн арваар нь төрүүлсэн нь багшийн мэргэжил эзэмшсэний бахархлын дээд билээ. За би 1955 онд их сургууль төгсөөд Ховд аймагт баярлагдаад Ховдын 10 жил багшаар очсон. Ховдын 10 жилийг би өөр хүүхэд ахуй насаараа төгсөөд тэгээд эргээд тэр уугуул сургуультай багшаар очиж байгаа болохтой зэрэг надад нэгдүгээрт их сайхан байсан. Хоёрдугаарт миний багш нар ч гэсэн надад их сайхан хүлээж авсан. Тэгээ анх багш болоход хэцүүч гэсэн олон багш нарынхаа дэмжлэгээр тэгээд багш болж чадсан л да. Тэгээд намайг бас их урамшуулдаг байсан. Анх эхлээд багш болоод харахад л сайн зааж ийн гэж зургийг аваад самбар дээр тоогийг бичүүлж байгаа л томьёог нь бичүүлж байгаа л тэгэл хүндэт самбарт тавиал тэрэнд нь би их урамшаад одоо хичээлийн бэлтгэл их сайн хийдэг байсан. Сайн заадаг байсан. Тэрний хажуугаар одоо их сургууль дээр үед чи орос хэл дээр төгсөжсэн болохоор орос хэлтэй шин сэхэд ирсэн гэд намаа хороо их дайчилдаг байсан. Гадаадын төлөөлөгчд ирэх болгонд Цэрэн долгорыг чөлөөлөөд явуулгаад ингээд хичээлээс бас их хөндөрүүлдэг байсан. Нэгдүгээр, хоёрдугаар аймгийн намаа хороо бас аймгийн депутатаар Жаргалан хотын депутатаар 3 жил ажиллаулаад улс төрд оролцож явлаа. За энэ ч бас хичээлээс нэлээд хөндөрүүлэх царайтай байсан. За ингээд сүүлийн үед ирнэ тэнд ажиллаж байгаад намайг одоо хөдөлмөрийн хүндэт медаль өгöd их урамшуулж их сайн ажиллаж байна гэлээ. Тэгтэл өвгөн маань хот руу шилжих болоод тэгээд өвгөний дагжил Улаанбаатарын биокомбинатед ирсэн юм аа. Биокомбинатед ирээд одоо 40 хэдэн жил ажиллаж байна. Энэ тосхон бол одоо ерөөсөө надад одоо хамгийн сайхан өөрийн төрсөн нутаг шиг байдаг. Яагаад гэвэл 3 үе шавнар байдаг. Хүүхдийн нь багшилсаар адил 3-4 үе болцсон. Тэрний эцэг эхүүд өвөө эмээнүүд гээд сонгон тосгонороо бүгд бид нэр аав ээж ах дүү шиг болчихсон. Ингээд сонгон тосгондоо хайртай, сонгон хайрхнаа гişүтдэг. Шавнартай хайртай, шавнарыг одоо сайн хүмүүжүүлээд эцэг эхүүд нь надад хайртай хүндэлдэг болохтой зэрэг би одоо гэр орондоо байсан чил сайн байна уу багшаагаал ороод ирцгаадаг гадаа гараад явсан чил сайн байна уу багшаа гэдэг үг ерөөсөө тасардгүй. Тийм учраас би одоо сонгондоо байх их дуртай. За Монгол улсын гавьяат багш Цэрэн долгор багш бол манай сургуулийн одоо бахархал болсон Ахмад багш нарын нэг. Тэгэд би энэ сайхан багшийн 1984 оны 10-ын бие ангийнхаа сурагч. Тэгээд багшийнхаа бас мэрэгжлийг уламжлан математикийн багшийг бол хийж байгаа энэ сургуульд. Тэгээ манай багш бол физикийн одоо алдартай сайн багш. Тэгээд спортын одоо мундаг тамирчин одоо юуны ажлыг бол маш сайн хийж одоо Сочи хотод хүртэл амрах ирэхээр шагнагдаж байсан. Тэгээд энэ багшаараа бол манай сургуулийн хамт олон болон шавнар бид нар бол байнга бахархаж, байнга одоо энд авчирж, туршлагын судалж бид нар өнөөдрийн хүртэл одоо энэ багштайгаа хамт ажиллаж идэх, ер нь хамт ажилладаг юм шиг л байж идэг. Тэгээ манай багш маань бас маш сайн одоо сургууль хүмүүжүүлэгчээс гадна маш сайн ээж, үр хүүхэд бүгд одоо маш сайхан одоо бахархал болохоор амьдарч байгаа. Энийг өөр нь бид нар бас бахархаж идэг. Цэрэн долгоргүй үгийн л ийм хөнгөн шингэх хүн. Баг залуудаа оюутны эмэгтэй гар бөмбөгийн багт тоглож, улсын анхны рекорд аваргын дипломыг авч байсан цагаас л спортод элэгтэй нэгэн болжээ. Тэрнээс гадна уран хатгамалд үнэхээр өөрийн сонирхлоо зориулсан юм. Руслан Людмила 2 киноны Гурван баатар, Оросын алдартай зураач Шишкний Оюун цоорхой, Ээжийн гэр, Усанд яваа үзбэх бүсгүй, Хос шаазгай, Эрбэсгээд олон арван хатгамал нь үнэхээр харсан хүний сэтгэлийг хөдөлгөв. Ямар сайдал түүний тухай Сонгны 10 жилийн Ойн баярын багш нартай зориулсан шүлэг. Уралсан хатгамлыг хараад уулын цэцэг гэж андуурмаар угаас дэвэргэн аашийн бодоод
урлагийн хүнл гэж энэ дүүрмээрэ гэж бичсэн байхад Цэрэн Долгор багшийг сургуулийнх нь зураг зурна, урлаг спортод илэхтэй, хөгжим тоглоно, уран гоё хатгаж нэхэн ер нь элдв юмд элдвтэй хүн шүү дээ гэж ярилцсан. Миний ээж намайг анх багш болоод очиход чи одоо янз бүрийн цэцэг навч хийгээд л ингээд зураал хаяад байх юм, оёод хаяад байх юм. Гэхдээ чи гэр орноо нутаг устдаа мал хөрөнгөтэйг оёоч чи гэж сануулсан юм. Тэгээ ээжээс санаа аваад би тэг хүүхдээс учраас 40 хэдэн онд 46 тал байсан юм чинь тэгээд чадахгүй байхгүй юу. Тийм учраас ээжигээ хуурчин гээд харин гэрийн сайхан оёод эсхий гэрийн тэгээд малтаа ноёод тэгээд дээгүр нэг хэдэн үүл хөвүүлээд тэгээд уул усын оруулаад ингээд ойцсон. Тэгсэн чинь манай ээж үзэж чад учиргүй баярлаад миний угжиж өсгсөн гөх ямаа хүртэл гэрлүүгээ гүгээд ирж штэ гэд бүр нүднээс нь нулимс хараад тэгээ миний ойсон энэ их хатгсан энэ ширсэн ширмэл хаяавч миний томсон оосрууд миний ойсон дээвэр тург ямар тод гоё харагдаж ийнэ гэд уйлжсэн. Тэгээд би энийн зураг харахтаа зэрэгд ээжигээ үргэлж боддог байхгүй. Тэгээд ээж минь надтай хамт үргэлж байж ин тэгээд үргэлжил гэрт байдаг болохоор нүдэнд харагдаад байгаа юм. Тэгээд дараагаар нь яг би чинь 120 гаруй бүтээлтэй 120 гаруй бүтээлээс чинь зөвхөн яазлаа тавьчихсан бүтээл нь бол 33 байгаа юм. За энэ дотроос одоо хамгийн нарийн бөгөөд хамгийн жижиг крестер байсан нь бол энэ Унгар, Австрийн хатан хаан Сиси байгаа юм. Энэ бол маш нарийн ойсон. Гуранбаатар чи одоо улсууд харахтайгаа зэрэг хөө эн чинь нөгөө Казбек тамхины Гуранбаатар байна штэ л гэдэг. Уул нь бол энэ чи Оросын их мундаг философч Вайснецов гэдэг хүний Руслан Людмила гэдэг киноны Гуранбаатар байхгүй юу? Тэгэхээр тэрийг мэдэхгүй л нөгөө тамхиараа л нэрлээд явдаг. Шиш ойн Оросын их мундаг зураач шишвний ойн цорхоо гэд хатгачихсан байж байгаа. Тэрийг чи харж чад л энэ чи бавгаатай чихрийн цаас байна гэх манайхан тийм нүдэндээ байгаагаараа хэргэлдгээрээ яриад байхгүй. Нэг хоёр шаазга манай жимсний модноос салдгүй хизээний бүр жимсний модноор ирээд өндгөлч гсэн зөмөрөө ингээд байж идэг. Тэгээд нохооны хоол болоод газараар гүгээд л тэгээд аарцаа хатаах гал дэлгэцэн дээр тавьчихтай зэрэгэл шүүрч тавихад л ерөөсөө болдгоо. Тэгсэн дэг өдөр манай өвгөн тийм хөө чи энэ хоёр шаазгагаа ойчээч тэг зураад ойчих гэ. Тэгээ чи л зураад өгчих би ойжил өрхий гэсэн чинь өвгөн зурсан чи харин нохоо хон хоол болооцолж байгаа нохоотоо шаазгаатай газараар гүйлгээ зурч. Тэгэхээр би инчтэй гэснэ. Ерөөсөө жимснийхаа модон дээр яг өөрөө тэгээд сууж идэг байхгүй тэд нар. Тэгээ би жимсний модон дээр сууж байгаагаар нь үрлийн модон дээр сууж байгааг нь хараад зурцсан байхгүй. Тэгсэн чинь дээд талд нь байгаа доошоо хараад доотлоо суусан дээшгээ хараад хоёлаа яг ярьж байгаа юм шиг болчихгүй юу. Угаасаа л тэгээд эн чи яаж байгаа юм бэ хөө гэхээр амаан гачсан. Яагаад аарс яаж хулгай хийх вэ гэж яахгүй юу. Тэрийг л ярьж байгаа юм гээд өө чиний зураг их сайхан бол чи энэ өөрийнхөө зурсан зургийг ойчих гэ. Тэгээд ойсон байх дээр хоёр шаазгааг.